Сайн мэцхан үзэгчтэй та бүхэндээ ад жаргалтай амралтын өдрийн мэндийг хүргье. За цэлмэгтэй амралтын өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Танд бас амралтын өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Би сая ад жаргалтай амралтын өдөр гэж хэлснийг сонссноо. Чиний өглөө ад жаргалтай эхэлж гинэ амралтын өдөр. Ер нь тэгэл ад жаргалгүй эхлүүл муухай шүү дээ. Тийм шүү дээ яг үнэ. Тэгэхээр ч тэгэл яг амралтын өдөр бол миний үед weekend wife-тэй өдөр байдаг. Тэгээ дээрээс нь Disney-ийнхээ хамт олон амар хайртай ийшээ ирэх гэж аягүй яардаг. Тийм болохоор миний хувьд бол хамгийн аз жаргалтай амралтын өдрүүд яг зөвхөн энэ өдөр байдаг. Тийм ээ. Тэгээд 5 хоног одоо ингэ тасралтгүй ажиллачаад амралтын өдрийн өглөө сайхан шүү дээ. Хүснээрээ унтахаас ахуулаад те. Тэгэл өглөө бас л аажуу 50 дортой хоолоо идэл хайртай гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлээл за эсвэл гадагшаа татгаш одоо 20 цаг ирсэн байна те 20 цагт гоё ингээд зугаалаа олон бас фестивал арга хэмжээнүүд болж байна үзэр үйлчлэгээнүүд нэгдэж байна тоглолтууд маш их болж байна гэхээр амралтын өдрийг бол ая духтай үр дүнтэй үр бүтээлтэй бас өнгөрүүлэх боломжууд бас их байгаа. За тэгээ бүгдээрээ хамтдаа уламжлал ясаараа weekend news-ийг үл аваад Дэлхийн аваргын төвчөнд ороод тэгээд тэн дээр юу харагдсан бэ гэхээр ер нь бол сургалт арга зүйн бол нэлээд дутагдaltaй байна. Манай энэ хүүхд залуучууд энэ дороос гарч байгаа нь ирээдүйн хүүхд залуучууд бол нэлээд юм дутагдaltaй явбал энэ спортоор хичээлэхэд бол нэлээд бас юм хүнд замыг туулах юм байна. Тэм учраас яг хөө энийг бол зайлшгүй одоо энэ хөгжүүлж сургалтын энэ гүнзгийрч сурах ийм шаардлагатай байна гэдэг үднээс анх энэ сургалтын юуг бол ихсэн юм байна. 1990 оноос хойш өнөөдөр хүртэл одоо 35 жил одоо миний судалгааны үр дүнд нийтдээ энэ ном маань бол 12 бүлэгтэй 68 дэс сэдвтэй 600 тексттэй 150 тайлбартай байхгүй. Одоо өөрөлдөх юм бол хүний одоо энэ арга зүйг бол бүх талаас нь ингээд бүр нарийн задлаад тэгээд энийг одоо яхад бүх одоо ямар ч хүн насны хүн уншихад бол тэнд бол хэрэгтэй мэдүүлэлт нь байгаа гэсэн үг. Ер нь бол яг манайх 1950-аад онд тэр үеийн зөвлөлт холбоот усаас одоо манай өнөөдрийн спортын арга зүйч сургалт арга зүйч бол оржсон байхгүй. Тэгэхээр тэн дээр бол нэлээд дутагдaltaй юмуд бол байдаг. Одоо жишээ нь юу дутагдaltaй байдг вэ гэхээр бие болдрын хөгжлөөс гадна энэ хүний нэг оюун сэтгэх үе яаж ажилладаг юм бэ? Тийм ээ? Сэтгэл зүй яаж одоо хөгжүүлдэг юм бэ? Энэ талынх нь бол нэлээд юм дутагдaltaй байсан л да. Тэгээд энэ талаас нь бол энэ арга зүг бол шинжилж гаргасан байна. Энэ тул өрсөлдөх төрлийн 10 төрөл байгаа. Бие амгалах урлагийн 7 төрөл, йогийн 4 төрлийн сонгодог дасгалуудыг нэгтгэхэд энэ үндэсний бие амгалах урлагийг сургалтын шинэ арга зүгээр ингээд баяжуулж гаргасан юм байна. Тэгээ энэгээр хүүхд залуучууд хичээлснээр яг үгээр үндсэндээ 10-аас 12 жил тасралтгүй хичээлж амжилтын цикл эхэлдэг бол яг энэ сургалт арга зүй хичээлснээр хүүхэд бол 3-аас 4 жил хичээлээд амжилтын цикл эхлэх боломжтой. Өөрөөр цаг хугацааг бол үндсэндээ 3 дахин ийм буурсан ийм арга зүй байхгүй. Тэгэхээр энийг ураад ингээ яг системтэй хичээлэх юм бол хүүхэд бол үндсэндээ 4 жил хичээлэл амжилтын цикл эхлэх бүрэн боломжтой гэсэн үг. Энэ юунд бол нэгдүгээрт бол бие амгалах урлагийн төрлүүд байгаа. Одоо Таиланд бокс байна, кик бокс байна, тэквондо байна. Тэгээд одоо капоэйра байна. За тэгээд карате байна. Гэт одоо манай үндэсний бие амгалах урлагийн бандерзо байна. Спортын төрлөөс гэх юм бол энэ чөлөөт бүх байна. Жудо байна. Вайны самп байна. Бокс байна. Гэх мэт. Тэгээд одоо хөнгө атлетик байна. Чөлөөт одоо станг байна тийм хөндийн үргэлт байна. Гэх мэт. Ер нь бол Монголд одоо ер нь байгаа энэ үндэс экспорт гэж яддаг да. Тэрний үндсэнд 10 төрлийг бол оруулсан. Ер нь бол системтэй хичээлэхэд бол эмэгтэй хөлт бол 14 нас, эрэгтэй хөлт бол 16 наснаас яг системтэй хичээлэх юм бол юу яах гэсэн үг. Насны яг хамгийн тохиромжтой нас байхгүй. Спортоор хичээлж тий системтэй хичээлэх. Тэгээд системтэй хичээлэхэд бол үндсэндээ эмэгтэй хөлтөд бол үндсэндээ 10 нас гэсэн 20 нас гэсэн үг тий. 14 нас гэхэд ингээд 4 жил хэвчээ 18 нас, эрэгтэй хөлтөд 20 нас ингээд амжилтын цикл эхлэх боломжтой гэсэн үг байхгүй. Спортоор болон бие амгалах урлагаар хичээлэхээр бол энэ ном танд туслана. Яагаад гэвэл учир нь энэ ном бол одоо миний 35 жилийн
тийм ээ одоо судалгаа шинжилгээний дүнд зөв техникээр бичигдсэн ийм ном байгаа. Энд танд бүх хэрэгтэй мэдээллүүд байгаа. Төвчөөс танд энэ ном хэрэг болох байхаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Med Estetica арьс гоо заслын эмнэлэг. Арьс арчилгаа бол тухайн хүний соёлын илэрхийлэл юм. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Ganabel Institute аз жаргалтай амьдралыг тань чиглүүлэгч байна. За үзэгчдээ бүгдээрээ Weekend News-ийг хүлээн авлаа. За манай Weekend News-ээр өнөөдрийнх маань тэгээд дугаараар онцлогтой дахин давтагчгүй аваргыг үйлдвэрлэнэ гэсэн номны зохиогч багш Сод Билэг ах маань өөрийн биеэр ирж өөрийнхөө энэ номны тухай мэдээллийг бидэнд хүргэсэн байгаа. Энэ номыг уншил одоо дахин аваргууд бас төрж болох нь байна. За сая бас нэр 48 дээр сургуулийн бас хөгжийн дэмжигчдийн дэлхийн аварга болсон байлаа. Та нартай баяр хүргэе. Баяр хүргэе. Манай сургууль байгаа. Танай сургууль юм уу? Тийм. Аа, чи тэгвэл бүжиглдэг хөгжийн дэмжигч шиг алаа. Нэг үжилсэн. Нэг үжилсэн. За тэгээд сүүлийн үед бол одоо урлаг гинэ одоо спортынхан маань одоо бас ингээд дэлхийд дахинд бол маш их амжилтуудыг үзүүлж байна. Манай спорт үжигийнхэн байна те. Спорт үжиг гэдэг л үү? Тийм. Спорт. Тэгээ спорт бүжигийнхэн бүжигийн спортынхан маань байна. За тэгээ 3/3 энэ хөгжийн дэмжигчдийн багийнхан маань байна. За тэгээд өөр илүүтэйгээр бас хүүхд залуучууд маань одоо спортоор хичээлж байгаа дахин давтчих авраг болмоор байвал энэ номыг бас судалж болохоор байна шүү. За ингээд үргэлжлүүлээд бүгдээрээ зочноо хөтөвцгаая. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Med Estetica арьс гоо заслын эмнэлэг. Арьс арчилгаа бол тухайн хүний соёлын илэрхийлэл юм. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Ganabel Institute аз жаргалтай амьдралыг тань чиглүүлэгч байна. Үстэй дахин амралтын өдрийн мэнд төргий. Өнөөдрийн студид маань зочин маань хүрэлцэн ирсэн байна. Таньдас амралтын өдрийн мэнд төргий. Баярлалаа. За өнөөдрийн маань зочин бол одоо Ganabel Institute-ийн коуч төв хариуцсан захирал Бодмаагч маань хүрэлцэн ирсэн байна. За тэгээ гэгчтэйг өнөөдөр болохоор одоо хувь хүний хөгжил энэ коучинг авах талаар та одоо коучинг авсаар бидний амьдрал одоо ямар ашиг тустай, ямар үр дүнтэй гэдэг талаараас ярилцахаар студидтэй урьсан байгаа. За тэгэд өнөөдөр бол одоо энэ хувь хүний коучинг авахаар одоо гэр бүл, хүүхэд ч юм уу хувь хүн дээр одоо ямар өөрчлөлтүүд ерөнхийдөө гарч болох вэ? Тэгэхээр сүүлийн үед коуч одоо коучинг хөтөлбөрүүд маш их хөгжиж байна л да. Тийм. Коучинг болохоор сүүлийн үед хүмүүс илүү их гэр бүл одоо ээжүүд, аавууд хүүхдүүдээ хэрхэн яаж зөв хүмүүжүүлэх үү, ямар одоо амжилттай хүн болох вэ гэдэг юм уу. Энэ чиглэлээр бас ээжүүд бас сурж байгаа, аавд сурж байна. Мөн эмч нар, сэтгэл зүйч гэдэг ер нь бол салбар бүрийн хүмүүс. Одоо байгууллага дээр бол одоо менежерүүд удирдах одоо албаны хүмүүсээ яаж одоо тэр амжилттайгаар бүтээмжтэй ажиллах уу гэдэг дээр бас энэ коуч үйлчилгээг авж байна. Тийм. Тэгэхээр коучинг авснаар бол хүмүүс амжилтанд төтөлдөг гэсэн үг. Богино хугацаанд амжилтанд төтөлдөг. Мөн коучингоор одоо тухайн хүний тэр өөрөө ч мдээгүй байгаа тэр дотоод нөөц боломж, чадамжуудыг нь одоо коучингоор нээж өгдөг гэсэн үг. Яалч бол одоо нэг ийм өгнүүд байгаад байдаг шүү дээ. Амьдрал заавартайгаа ирдэг ч юм уу. Анх удаа л амьдарч үзэж яах чи юу асуугаад байгаа ч юм уу. Би анх удаага амьдарч байгаа юм мэдэхгүй шүү дээ. Тэгдэгтэй адилхан одоо бас энэ коучинг нь бас одоо сайн ярьж байгаа хүмүүстэй анх удаа одоо энэ зүйлийг хийж үзэж байгаа хүмүүст бас чиглүүлгүүдээс өгнө шүү дээ. Анх удаа гэр бүл зохиож байгаа эсвэл анх удаа бизнесээ эхлүүлж байгаа энэ хүмүүст одоо чиглүүлгүүд өгч одоо дасгалжуулах нь шүү дээ. Яг зөв. Одоо ихэнх хүмүүс нөгөө хаашаа хүрэх гээд байгаагаа мэддэггүй те ингээд зоригтой юу гээл тэгэхээр ер нь бол монгол хүмүүс зориггүй хүн гэж юу гэдгийг надад зориг байгаа гээл те. Тэгээ яг ингээд өөрийнх нь жинхэнэ зориг нь тэр нь мөн үү те. Зорилгоо яг үнэндээ зөв тодорхойлж чадсан байна уу? Тэгэхээр яг өөрийнхөө яг эцсийн тэр мөн чанар тэр зорилгоо яг үнэхээр хүмүүс зөв тодорхойлж чадсан уу те. Тэрнээсээ л эхлэн гэсэн үг. Тэгээ ер нь бол коуч гэдэг нь бол багш биш, одоо зөвлөгч биш, таны өмнөөс ямар нэгэн шийдвэрийг тэр хүн гаргахгүй. Таны өөрөөр нь одоо таны тэр дотоод тэр нөөц, боломж, чадвар юу гэдгийг тэр шийдлүүдийг чинь танаар өөрөөр нь гаргуулж олуулдаг. Тийм одоо түнш, таны найз, дотны тийм л хүн гэсэн үг. Коучинг гэхэд ийм олон талын одоо ийм чадвар хэрэгтэй. Одоо ингээл урлагийн хүн билэхэд урлагийн талын ч юм уу. Эсвэл одоо нэг бизнесийн тийм бүр санхүүг одоо би тэр чинь бол одоо ингээд энэ хөтлөгчийг санхүү талын юм одоо мэдэхгүй шүү дээ. Одоо 10 жилдээ л үзчихлээ. Тэгэхэд ингээд санхүүгийн ингээд хүн ороод ирлээ гэхэд одоо олон талын мэдлэгтэй байх шаардлагатай юу? Үгүй юу? Тэгэхээр
ямар ч тийм шаардлагагүй. Одоо коуч хүн бол жишээлбэл одоо хоёрыг коучлах гэж байгаа бол би урлагийн хүн байх шаардлагагүй. Тийм. Коучд одоо ийм тодорхой хэмжээний ийм юу байдаг одоо ур чадварууд байдаг гэсэн үг. Коучийн ур чадварууд. Тэ одоо хэд хэдэн техникүүд байдаг гэсэн үг. Одоо арга барил тийм ээ. Тэрийг нь сурцсан тохиолдолд бол тэр хүн заавал одоо тухайн коуч дээр бол одоо жишээ нь хоёр коуч боллоо гэхэд чимбалт коуч боллоо гэхэд чам дээр одоо захирал ирж болно те эсвэл одоо маш том эрдэмтэн ирж болно тэг болно л гэсэн. Би ч юм болохоор одоо ингээд яг саяны таны хэлж эрдэмтэн өрөөд ирэхээр нөгөө эрдмийн мэддэггүй аашаа хэр гэдэг том юм яриад байгаа би мэдгүй яах вэ гэсэн чинь зүгээр одоо сэтгэл зүйч гэдэг шиг те яг тухайн хүнтэйгээр хувь хүнтэйгээр тулж ажиллахаар байх нь шүү те. Тийм яг зөв. Тэгээд коуч хүнд байх одоо бас нэг тийм одоо давуу чанарууд байх хэвээр. Одоо тухайн хүнийгээ тий одоо маш юм өгөх сэтгэлтэй тэр хүн туслах чин үнэн сэтгэлтэй тий одоо хид хидийн юм ур чадварууд байх хэрэгтэй байдаг. Тийм коучд. Ерөнхийдөө дийлэн ихтэй одоо хэдэн насны хүмүүс энэ коуч үйлчлэгийг авч байна Монгол? Яг одоогоор бол ер нь бол нас хамаардаггүй. Тийм одоо сургуулийн хүүхдүүд хүртэл өсвөр насны хүүхдүүд, шилжилтийн насны хүүхдүүд гэл маш олон хүүхдүүд яг эрдгэлтэй тэр чиглэлээрээ хүүхдийн коуч гэж байдаг. Насны хязгаар бол байхгүй. Яг ирж байгаа одоо яг энэ коуч үйлчилгээ манайх одоо Ганабел төвийн коуч үйлчилгээнд бол ихэвчлэн аудитордох төвшний хүмүүс тийм ээ. Эсвэл одоо нэг юм карьераа ахиулаад шинэ албан тушаал дээр очиод тий яг одоо яаж хүмүүсээ удирдахаа мэдгүй гаццсан ч юм уу. Эсвэл одоо нэг компани үйл ажиллагаа нэг зэгт очиж гаццсан тий одоо яг юунаас эхэлж яхаа мэдгүй нэг тийм гаццсан мэдрэмжтэй одоо тийм хүмүүс л ихэвчлэн ирдэг. Ганабел институт маань болохоор 2012 оноос хойш одоо үйл ажиллагаа явуулж байгаа юм лээ. Одоо сургал, консалтинг, үйлчлэг, оюуны бүтээл, хувь хүний хөгжилгээл те. Өөр бас тэдний энэ дээр дурдаагүй зүйлүүд өнө дижитал сургалт гэж бас бичсэн байна те. Дижитал сургалт таны хувьд болохоор яг хувь хүний коучинг талаа хариуцсан захирал. Тий. Ганабел институт бол нэлээд өргөн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Тий одоо байгууллагуудын нөгөө соёлын судалгаа хийгээд байгууллагуудад одоо байгууллагуудын сургалтуудыг маш олон чиглэлээр олон одоо юугаар хэлбэрээр явуулдаг. Тий тэгээд мөн оюуны бүтээлүүд гаргадаг. Тий дижитал хичээлүүд маш асар ихтэй. Одоо ер нь бол 12 оноос хойш маш их юм одоо туршлага хуримтлуулсан тий. Тэгээд их олон танигдсан маш их үр дүнтэй үйл ажиллагаа явуулж байгаагаараа одоо ингээд миний хувьд бол одоо Ганабел бол одоо хамгийн орчин үеийн одоо яг энэ хувь хүний хөгжлийн сургалтуудыг бол энд цогцоор нь өгдөг гэж ойлгодог. Тэгээ одоо сүүлийн үеч нөгөө цахим их шилжчихсэн тий. Тэгээд дижитал хичээлүүд нь бас их өгөөчтэй байгууллагууд их захиалж авдаг. Тий. Тэгээ манай байгууллага чинь нөгөө бас юу яадаг одоо ганцхан ингээл нэг дижитал хичээл сонсоол одоо өгөх биш те давхар нөгөө юу гэдгийг одоо тэр байгууллага консалтинг те давхар одоо коучинг гэдэг ингээд давхар ингээд хөгжүүлээд явдаг гэсэн үг. Захиралтай, ажилтай, юутай те бүгдийн л одоо ингээд боловсруулах нь шүү те. Тэгээ зөвлөгөөх нь шүү. Одоо сүүлийн үед одоо энэ коучинг гэдэг их гараад ирлээ. Урд нь чинь бид нэр одоо зүгээр амьдрал явж ялаа. Эсвэл нэг хувь хүний яг сургалтанд бол ингээд суудаг, байгууллагаараа суудаг ч юм уу, харилцаа, соёлыг суудаг байлаа. Яг хувь хүн дээр одоо амьдралын коуч шиг те одоо ингээд гинт ингээд амьдрал дээр дасгалж байгаа. Бид нар чи спорт дээр л дасгалжуулагч яадаг гэж бодсон чи ингээд олон дасгалжуулагч ингээд гараад ирсэн шүү дээ. Тэгэхээр одоо хувийн хөгжлийн дасгалжуулагч нь бас юугаараа өөр байна. Яагаад энэ зүйлүүд юу ингээд гараад ирэв? Тухайн үеийн бидний багт одоо ямар нийгэм, ямар орчин нөхцөл байсан, одоо ямар өөр болцсон тий. Тэгэхээр би яг тэргээрээ л яваадах юм уу? Эсвэл ирээдүйнхээ одоо үлдсэн хугацаанд тий одоо хэд наслахын тэрнийхээ амьдралынхаа хамгийн идэвхтэй үе дээр би тэгвэл одоо юу хийж амьдрах юм? Ирээдүгээ тэгвэл би одоо өөрөө бүтээж болох баггүй юу? Би одоо заа нэг 80 наслээ л да. Тэгэхээр надад нэг 50 жил байна тий. Тэгэхээр тэр 50 жилийнхаа би хэдэнд нь идэвхтэй амьдралтай юм. Тий одоо нэг 70 80 хүрчээд бол би нэг идэвхтэй бизнес хийгээ явахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр яг тэр үлдсэн идэвхтэй хугацаагаа тооцоолоод тэгвэл энэ хугацаанд би өнгөрсөн амьдралаар амьдрах юм уу? Өнгөрсөнд би ямар байсан? Тий. Өнгөрсөнд одоо би юунд их гомддог байсан. Би ер нь ямар их хачаад тийш үрцээ яваа юм ч гэдэг юм уу. Ингээл бүр нарийн юмнуудын одоо коуч хүн бол ингээл бүх талаар нь дотор гаднаггүй энэ хүнтэй ажилдаг гэсэн үг.
Тэгээд тэр хүнийг цоошин хүн бий болгоод ямар юмд хүсэж байгаа юм те юу хүсэж байгаа хаана үрэх гээд байгаа тэрлүүн тэр замын газрын зургийг хамтдаа зураад хамтд нь хажууд нь ингээд дэм болоод явтгаа тийм найзнал гэсэн үг. Коучны бас нөгөө нэг онцлог нь болохоор бас нөгөө заавал тулгаад байхгүй дасгалжуулагч л энэ дасгалыг хий гэдэг чинь тийм. Тэгэхгүй тулгаад байхгүй ерөөдөө заах, чиглүүлэх, санал болгох тиймэрхүү талтай гэсэн тийм. Яг зөв тийм. Ерөөсөө заахгүй. Тийм. Бүх шийдвэрийг өөрөө гаргана. Тийм. Ганцхан одоо хэдий ингээд хэлмээр байсан ч гэсэн хэлэхгүй. Ерөөсөө л хилээ хазаал тий. За өөрөөр нь хэлүүлсэн цагт л жинхэнэ коучинг болж байгаа гэсэн үг. Тэгэхээр ч одоо яг одоо тэр амжилтанд хүрэх тэр замынхаа тий сонголтыг хийхэд одоо буруу сонголт хиймээр санагдах үе хүнд байна шүү дээ. Тэгэхээр тэрийг та яаж одоо ингээд бодлын өөрчлөлт маягаар явдаг гэсэн үг. Зөв тий. Тэрийг яадаг вэ гэхээр асуултаар чиглүүлдэг гэсэн үг. За чи тэгвэл ийм бодож байгаа юм байна. Тэгвэл тийм байж болох уу? Сөрөх асуултаар тий. Тэгвэл одоо ямар байх вэ тий? Эсвэл ингээд үзүүл чамд ямар санагдчихээн? Тийм байж бас болох талтай юу? Гэт ингээд одоо чиглүүлсээр байгаа л асуултаар чиглүүлсээр байгаа л тий. Тэгээ дотроо маш олон аргууд байдаг л да. Тий. Хувийнээр өөрөөр нь шийдвэр гаргана гэдэг нь гоё бас. Тэгэхгүй л бид нар ч бас заримдаа бас ингээл өө ээж энийг яах вэ гэд тэгчихгүй минийх хөө тэгээд хийж биш л лээсэн байж дээ тэгээд дараас л ээжийг бодцоо тий би ийшээ орохгүй л эсэрдэн дэр гэж яваад байдаг байхгүй хин нэг нөр бургуу өгөх гээд байдаг тий тэгэхээр ч яг хувь хүн өөрөө шийдвэр гаргачвал би тухайн үед ингэж шийдвэр гаргасан дараа нь энийгээ засах юм байна гэд өөртөө бас ингээд ажиллах боломжийг бас өгч байгаа юм шүү тий. Одоо бидний үе бол бүгд л яг тэгэл ээжээр кодлогдсон байгаа шүү дээ. Аав ээж те энэ хүрээллээрээ кодлогдсон те. Даалгавраа хий гээл те одоо хүүхд даалгавар хийлгэхэд хүртэл бид нар ч одоо гэр бүл шууд ч одоо даалгавраа хийсэн үү, усаа уусан уу, эмээ уусан уу гэл ингээл те. Ерөөсө тэр өгнүүд бол тэр хүүхдэд бол ерөөсө бүр маш олон давтамжтай очдог те. Тэгээ тийм хүмүүс том болоод ямар хүн болдог вэ гэхээр ерөөсө санаачлаг гаргадаггүй те. Дарга тэг хэлсэн цагт л юм хийдэг. Өөрөө санаачилдаггүй тийм хүмүүс болдог гэсэн үг. Тэгэхээр нөгөө талаас тэгвэл одоо тэрийг одоо яаж хэлэх хэрэгтэй юм бэ? Одоо ингээл мэдээж бид нар одоо ингээл нарнаас дээг авч чадахгүй өдөр болгон дээ уугаараа авах хэрэгтэй дээг аваараа уург аваараа эсвэл хичээлдээ тэрийг авч яваараа хуваарийнхаа дагуу юм номоо бэлдснөө гэл тэгэхээр бид нар одоо яаж одоо эвтэхнээр ингээд эсвэл тэр хүүхдэд ингээд өөрөө ингээд дадал болгохоор зааж өгөх хэрэгтэй. Тийм. Тэгэхээр энийг л одоо нөгөө асуултаар чиглүүлнэ гэсэн үг тийм. За хоёлаа нөгөө витаминээ бол чи ямар хүн болох гээд байгаа вэ гээл те өөрийнх нь одоо нөгөө дуртай сэдвүүд дээр нь дөрүүлүүд тий одоо юу гэдгийг тоглоом тоглох дуртай бол одоо тэр тоглоомын баатар нь одоо ямар хүн байдгийг тий тэрнтэй зүйрлүүлдэг ч юм уу. Тийм болохын тулд эн чинь яах вэ? Нөгөө хоёлаа яах вэ? Ийм болохын тулд витаминээ уусан байх хэвээр гэл ингээл өөр өөрнтэй ингээд нэг ийм дотоодоос нь сэтэлжүүлж үйлдэл хийлгүүлнэ гэсэн. Тэгээ шууд ингэж зааж зааварлахгүй тий хичээлээ даалгавраа хийх байгаа хүүхдийг хүртэл тий цаг тохирох ч юм уу тий эсвэл гэрийн дүрм ч юм уу гаргаад гоё. За өнөөдөр чиний хуваарийг гаргая тий чи хідээс хідээ хооронд уцаа үзгийн хідээс хідээ хооронд хичээлээ хийх байлаа гэд би үл тэгдэг тийм бага наснаас хүүхдүүдтэй тэгэл эн чинь одоо хурдан бас дадлалахгүй тэгэл нэлээд удаан байсны дараа бол маш хурдан тэгэл хүүхдүүд бол хурдан өөрчлөгддөг том хүнээс илүү. Одоо ингээд одоо суур хүмүүжил гэж хүмүүс байгаа шүү дээ. Тэнгууд яг тэр хүмүүжил ингээд тогтцсон процесс дээр яг коучинг гэдэг чинь л жоохон хэцүү шүү дээ. Тэгэхээр яг нөгөө хувь хүний хандлага, гэр бүлийн хүмүүжил ч юм уу те энэ амьдралаас олж авсан тэр хүмүүжлүүдийг нь яг яаж зохицуулдаг вэ? Яг энэ коуч үйлчлэгэн дээр. Яг зөв. Одоо ерөөсөө бид нар чинь нөгөө дадал зуршлын цуглуулга байдаг. Маш их хугацаа ордог. Тэгээ коучинг үйлчлэгээ бол хамгийн багадаа 3-аас 6 сарын хугацаатай. Манайх бол ихэвчлэн 6 сарын хугацаатай байдаг. Тэгээ тэр хугацаанд бол одоо нөгөө хуучин тэр муу зуршлуудаа тий одоо сул талуудаа давуу тал болгох тий ингээд зуршлаараа засаад явдаг гэсэн хэсэг. Одоо жишээ нь ингээд цагийн менежментгүй хүмүүс маш их ирдэг. Тий одоо хит ингээд нөгөө ажил гээд яваад эрүүл мэнд одоо бусад гэр бүл ингээд орхигдсон тий нэг л их завгүй хүмүүс болсон байдаг.
Тэгэхээр энийг засахын тулд нөгөө дадал зуршлуу дараал засна гэсэн үг. Ганнибел институтийн хувьд болохоор бас одоо яг хувь хүний хөгжил одоо тань шиг одоо ингээд энэ коучинг бас болох боломжтой гэдэг гэсэн шүү дээ. Энэ талаараа та бас ярил. Ганнибел институт нь коуч хөтөлбөрийг ингэж коуч нарыг бэлтгэж гаргадаг ийм хөтөлбөр байдаг. Тусгай одоо одоо маш өндөр хэмжээнд ингэж бэлтгэгдсэн ийм тусгай хөтөлбөр байдаг. Тэгээ энэ хөтөлбөр нь болохоор 3-аас 6 сарын хугацаатай ингэж үргэлжилдэг хөтөлбөр байдаг. Үндсэн онлайн хичээлүүдэд ороод тэгээд дотроо одоо жишээ нь асуултаар коучлах техник, олон техникүүдээ заадаг. Төсөөллийн аргаар, сэтгэл заслын аргаар, зорилгоор коучлах гэдэг ингээд нэлээд олон төрлийн юм техникүүдийн аргачлалуудыг зааж өгөнгөө давхар бид нэр практик хийдэг гэсэн үг. Тэргээрээ одоо бусад хөтөлбөрүүдээс арай онцлог. Одоо шууд ингээд дадлаг хийлгүүлж практик дээр зааж өгөөд дадлагжуулаад ингээд бэлтгэж гаргадагаараа онцлог юм уу да. Тэгэхээр би сая тэгж бодлоо. Одоо хоёулаа ч коучинг хийж болох нь ш. Гэхдээ заавал ингээл хүмүүстэй тулж ажиллаад эсвэл ингээл нэг хүн аваад тэр хүнийг коучтэй байх ш. Хоёулаа зүгээрс орчвол ядаж нэг гэр бүлээ өөртөө дараа нь ингээд карьертай дараагийн амьдралдаа тий алхамдаа бас хэрэглээ явуул бас хэрэгтэй юм ш. Түрүүнд одоо ингээл ярихад хоёулаа ярьсан ш. Хүүхдэд даалгаврыг гэсэн чинь тий дээг өө гэдэг яаж ингээ гоёор хэлээ тий тэрийг өөрт нь ингээд өөрөө тэр хүүхэд ингээд нөгөө нэг шийдвэр гаргачвал хийх гэдэг байгаа байхгүй тийм заавал ээж юм аавын ахын хинэгний тэр нөгөө шаардлагаар биш тийм тэгэхээр тэр төвшөнд өөрийгөө бас авч тавьчихвал тэгэл за яавал чамд хэрэгтэй ерөөсөө байга асуулт аргатай байх л шүү дээ тэгэхээр одоо бас өнөөдөр бас Weekend Wife-тай байгаа үзэгч нь настай сонирхч байвал бас өдрөө заавал ингээл хин нэгэнд коучлахгүй ч гэсэн өөрөө коуч болчихвол гэр бүлийнхнээ коучлаад эргэн тойрны хамаатан садан тэг эсвэл найз нөхдөд ч гэсэн коучинг үзүүлээд илүүтэй тэгтээ өөрт нь бас хэрэгтэй тий өөрийнхөө амьдралыг хүүхдүүдэд өнгөтэй өөрийнхөө карьераа авч явахд бас хэрэгтэй мэн гэж бодлоо. Хэрвээ коучинг техникийг сурчих юм бол яг тий бас бусдад тий одоо тэр хин нэгэнд одоо тэр гаццсан мэдрэмжтэй гомдолтой эзэн нэгнийг тий тэр гомдлыг гаргахад нь ямар аргаар тэр гомдлыг гаргахын тэр хүн хөрхий зовоод нь штэ тэр нэг баахан гомдол хорсолт эзэн яваад идэг. Тэгээд тэр нь өөрийн ингээд амьдралыг гацаагаад тий амжилтгүй болгоод улам ингээд эерэгдүүлээд байхад нь тэрнээс нь гаргаад өгвөл ямар их буй юм бэ тий. Тэгэхээр энэ техникийг сурчих юм бол ингээд өөр хүүхдүүдтэй хүртэл одоо энийг заагаад өгчих юм бол тэр хүүхдүүд бол том болоод бол амжилттай явах нь тодорхой. Гэтэ ерөнхийдөө байнга л гэхдээ бид нар энд үрчилээс тэ найз майз хүртэл ингээл орой зарлал уулз инэ тэр яхах ч ингээл юу бас ингэ мэдээж асуудалтай болол тэ хуваалцсан хэрэгтэй болол хуваалцтай хуваалцсангууд бид нар яадаг вэхээр амьдралынхаа туршлагаас тэ тэгсэн юм а тэргээ тэгчээж би ингэжсэн даа гэл ингээл амьдралынхаа туршлага хуваалцаад идэв. Тийм биш. Тэгээд ингээ тэр хүний шийдвэрт нөлөөлөд байгаа тэ. Тэгхгүйгээр хэрвээ коучингийн аргаас суралцчвал бид нар ингүүл яа тий. Тийм биш гэдэг хов өнөр нь өөрөөр нь шийдвэр гаргуулчихвал нөгөөх нь чим багаас асуусан чи тийм болцсон гэдэг байхгүй өөрөө л тэр шийдвэр гаргах юм шүү тий. Амьдрал бол байнга л юм байгаа тий. Одоо жишээ нь бас нэг аргачлал нь сонсох арга байдаг. Одоо бид нар чинь ингээл нэг найз нөхөд уулзаал чамаас зөвлөгөө авъя гэвэл бид нар ер нь бол өөдөөс нь ингээл зөвлөгөөг л бодоод идэх тий. За энд нь юуг хариулчих вэ? Ингээ хариулчихъя гэл. Тэрний оронд сонсож сурах одоо чадвар маш чухал гэдэг. Тэгэхээр коучингд явсан хүмүүс бол маш сайн сонсож сурдаг гэсэн үг. Тэгээд ингээд тухайн нэг ингээд илүү сайн сонсож тэгээд сонсснороо яах вэ гэвэл тэр хүний тэр дотор байгаа бүх юмыг нээж гаргана. Тэр хүн нэгдүгээрт одоо дотор сэтгэл нь сайхан онгойн тий. Одоо тэр нэг ажилтан гарах гад ажлаасаа гарах гад захирал дээр орж ирлээ гэхэд бид нар бол зүгээр шууд л өөдөөс нь бөмбөгдөөл тий. Чи яах гээд байгаа юм гэхэд байгаа цалингийн чинь нэмээ эсвэл ингээд хийгээч гэдэг юм уу тий. Ийм арга чарга ингээд шууд л ярьдаг. Тэрний оронд тэр хүнийг жоох удаан сонсоход л тэр дотор нь амьдралынх нь гацаа одоо юу гэдгийг нэг жижигхэн юм байдаг байхгүй да. Тэгээл тэрийн сайхан шийдээл ингээд маш олон шийдлүүд болох боломжтой гэсэн. Одоо нөгөө нэг цагийн менежментгүй хүмүүс тань дээр ингээм амар хэрж ийн гэж шүү дээ. Тэгүн гот одоо үнэхээр ажил нь тийм завгүй тий ингээд одоо цаг нараг баг байхгүй маргааш хідээс ажил тааж мэдгүй тийм одоо цагийн өөртөө хүмүүс ингээ байгаа штэ. Тэгүн гот яг тэр хүмүүс үнэхээр гэр бүлтэй болон өөртөө ингээ цаг зарцуулж амжихгүй ингээ амьдралаас ингээ мэдрэх ёстой гоё мэдрэмжүүдийг мэдэрч чадахгүй болсон. Тэг ингээд айгуу тийм амьдрал нь яг жоохон ингээд гонигтай үе шатн дээр очсон байгаа тийм хүмүүст одоо яг яаж зөвлөгөө өгдөг вэ та? Яг тэр цаг нь угсаал болохгүй байхад тэр цагийг яаж зохицуулж юм та? Зохицуулж өгч юм. Хүмүүс маш олон байгаа тий. Та цагаа яг яаж тооцоолсон бэ? Тий. Та одоо жишээ нь ажлаа
одоо 25 жилээсээ наашлуулж ингээд төлөвлөсөөр байгаад тий. Ингээд 7 хоногийнхаа ажлаар төлөвлөдгүү, сараар төлөвлөдгүү гээл хоёлаа ингээд явна гэсэн үг. Тийм тэгээд нэг өдрийнхөө одоо ажлыг хоёлаа ингээд бүртгэнэ. Тий. Өглөөнөөс орой болтол. За тэр дунд хаана одоо би тэр ингээд сул цаг байна тий. Яаж төлөвлөвөл амьдралаа тэнцвэртэй авч явахаар байна. За энэ чигээрээ яваад байвал та ер нь юунд хүрэх вэ? Тий. Жишээ нь одоо ямар эрсдэл хоёланд нь тулах бол тий. Нэгдүгээрт яах вэ? Одоо жишээ нь ингээл тий. Юу болох вэ? Таны хараад. Тэгэхээр дотроо бодоод байгаа юу болох хэрэг билээ гэж асуухаар тийх юм за тэгж болохгүй байх шүү. Ингээд толгойн шийдвэрүүд орж ирж бодлоод. Одоо би бол ингээд 9-р ангиас хойш яг нөгөө хүүхдээ ордон мордонд яваал тий. Амар тийм яг юм урлагийн юм хүрээлэл донд байсаар хагаад одоо ер нь гэр бүлтэй бас тийм цаг гаргаж чаддаг төрлийн хүн бас биш байхгүй. Тэнгуут ингээд одоо би драмын театрт ажилладаг. Тэгээд энэ сценик телевиз бас нэвтрүүлэгч хийдэг. Тэнгуут манай ажлын цагийн хуваар яг өмнөх өдрийнхөө хідэн цагт чамгүй гардаг байхгүй. Тэнгуут маргаашийн ажлыг би төлөвлөх ямар ч боломжгүй болоод тэгэл тэр ажил маань хэдээс тарахыг ч би мэдэхгүй болоод ирэнгуут гэр бүлдээ цаг зарцуулах тэр битгийл найзуудтайгаа уулзахгүй болж эхэлж юм. Яг ингээл амьдрал ингээ одоо байж болох хамгийн deep down дээр очсон байгаа байхгүй. Тэгэхээр яг тэрийг ингээ шийдэж чадахгүй ингээд нэг юм хэцүү байдалд ингээ орсон иймэрхүү одоо кейс тань дээр ер нь хэрэг ирж байна. Ер нь их байдаг. Ихэвчлэн л ийм одоо сүүлийн үеийн амьдрал бол яг ийм болоод байгаа. Тэгэхээр энэний одоо зүгээр хоёлаа эрсдлийг тооцоход л ямар байх вэ те? Одоо жишээ нь чи энэ чигээрээ явбал яах вэ? Харин тэгэхгүй яаш бодоод тэгэхээр юунаас эхлэх вэ? Чи юу гэж бодож байна? Би бол яг нөгөө аюу олон шийдэл ингэж бодж үзчихсэн байхгүй дотроо. Тэнгуут эн чинь нөгөө нэг би өөрөө жүжигчний ажилдаа дуртай тий. Тэгээд яг нэвтрүүлэгчээ хийхч бас сонирхолтой байгаад идэг. Тэгэхээр яг одоогийн байдлаар миний хамгийн их бодож байгаа юм за үнэхээр яг гэр бүлдээ цаг зарцуулахгүй ингээл төрдөө явж идэл гэдэг шийдэл төрсэн байна. Эннээс өөрөөр яг бүр ажлаас гарчих юм бол бүр гонхтой болчих юм шиг тий. Яг өөр юм хийгээд явъя гэхээр жоохон тиймэрхүү ингээ яг юм гацаанд орсон гэдэг шиг байгаа байхгүй. Тэгвэл таны одоо хамгийн кайф авдаг тэр цаг хугацаа чи ямар хугацаа вэ? Одоо нэг хамгийн юм гоё баяр баясгал мэдэрдэг те тэр цаг хугацаа чи яг айл ямар үе вэ? Нэг тайван байх жүжигчний ажиллаа хийж явах хамгийн жаргалтай байхгүй. Тийм утга чинь яг жилд хэдэн удаа тэгж ажиллах уу гэдэг аюу сонирхолтой юм л та. Байнга өдөр болгон жүжиг тоглохгүй шүү бид нар чинь. Театрын ажил чинь тэгэл янз бүр байна тий. Тэнгууд яг тэр процессоос жаргал мэдрээд байгаа хэрний тэр хүртлэх тэр замд бол айгу хэцүү багтах. Тэгэхээр яг ямар шийдэл гаргах уу гэдэг ч юм уу ийм амар гацаанд орсон хүмүүст бас хэрэгтэй л юм байна. Би амар энд зүгээр би яг та хоёрыг нөгөө нэг одоо бас ингээд яг коучлээс идэж одоо ингээд хүмүүс яг ингээд асуудалтай ч юм уу асуудалгүй ч яж болно. Зүгээр ингээд би хувь нэг коучингтэй одоо энэ дасгалжуулалт авахсан ингээд ирэхээр ерөөхдөө коучинг хийвэл ямар байх вэ? Таны жишээ үзүүлээш гэж яг бодож исэн ч марыг та хоёр баг хийж байгаа юм шүү. Тэгэхээр тэгэхээр яг одоо жишээ нь хамгийн мэдээч хэрэг хоёлаа ингээд энэ чигээрээ яваад байвал танд ямар эрсдэл гарах вэ гэхээр хэлтэй одоо жишээ нь за хүрээлэл бол аюу багасж байгаа яг найз нөхдийн хувьд ч юм уу багасж ийн гэр бүлийнхэнтэйгээ ярилцах тий одоо яг үндэ аавтайгаа таарахгүй л яваад байгаа хгүй гэртээ өглөө гараал орой ирээл янгот яг ингээл ээжтэйгээ таарж байгаа дүүтэйгээ таарж байгаа. Тэгээд ер нь гэр бүлийнхаа зарим хүмүүстэй таарж амжихгүй гэрээсээ гараад байгаа хгүй. Тэгээд за гэр бүл төлөвлөлт энэ төр бол бүр угаасаа ойрын бараг 10 жилдээ байхгүй болчихж байгаа хгүй шууд. За ер нь л ингээд тэр болгоно ингээд хоошин тавьж эхэлт юм л. Тэгээд ааш зангийн хувьд өөрчлөлтөнд орж эхлэх шинж тэмдэг илэрч байгаа. Тэг ингээд стресс гэдэг чи өөрөө шууд ажлаас үүдэлтэй гараад ирж байгаа хгүй. Хичнээн тэнд жаргалтай ажиллаж байгаа ч гэсэн тий яг юм сэтгэл зүйн байдал юм доктортой байх тийм одоо чадвар бүр шууд алга болт юм л. Тэгээд айгүй амархан уйлдаг болж ийн гомддог болж ийн тий юмнаас хурдан шантарж ийн зарим тохиолдолд ажилдаа очимооргүй санагдах ч юм уу. Тийм байдлууд ингээ илрээд байгаа хгүй. Тэгээ тэрийг өөрөө яг яахаа мэдэхгүй гацаанд орсон байгаад байгаа.
За хэвээ яг одоо яг л энэ бол одоо яг яаж юм гэхээр амьдрал тэнцвэртэй байна уу хоёуланд нь. Үгүй. Тийм тэгэхээр хоёлаа эхлээд хаанаас эхлэе гэж бодож байна. За цагийг чи хулгайлаад байгаа юм одоо хоёлаа эхлээд одоо ямар одоо тэ юу гэдгийг одоо ямар цаг тэ хоёуланд нь илүү гарах тийм боломжтой одоо хулгайлаад байгаа илүү тийм цагийг чи хулгайлж байгаа тийм чанаргүй цаг ч юм уу тэр цагаа юу гэж бодож байна. Тийм цаг байна уу? Нөгөө нэг ажлын стресс ч юм уу ачааллаас болж яг өөртөө зарцуулах хэрэгтэй тэр хугацаанд ингээд айгу одоо сэтгэл зүйн хувьд тийм таатай нөхцөл байдал байхгүй байгаа учраас яг тэр үе зөвхөн гэж өөрийгөө тэг ганцаараа байлгах ч юм уу ямар нэгэн идэвхтэй зүйл хийхгүй амарч өнгөрөөх нь өөрөө ингээд надад дээр санагдчих эхэлж байгаа. Тэгээд тэр процесс нь өөрөө дараа нь ингээд бодон шал хэрэггүй цаг өнгөрөөчлөө дөө гэд ингээд өөрийгөө яллаад эхэлдэг юм лээ. За тэр тэгэхээр хоёлаа юунаас эхлэх вэ гэхээр чи өөрийгөө хэр хайрладаг вэ? Тэ. Тэ. Өөрийгөө ингэж одоо хамгийн сүүлд чи өөрийгөө хамгийн их хайрлаад өөртөө хамгийн гоё ингэж хандсан үе нь юу байсан бэ? Тийм хамгийн ойрхон нэг тийм өөрийгөө ингэж чи хэвээр ингэж нэг гоё үг хэлсэн тийм юм бэ нү? Өөртөө юу? Тий. Хэвээр сандгүй ихгүй. Үнэхээр санаад орохгүй шүү. Би ер нь айгүй тийм өөртөө урам өгч чаддгүй төрлийн хүн юм шиг үлээ. Амжилтандаа хандгүй. Тэгээ ингээд одоо ямар нэгэн тэг гоё юм надад тохиолдлоо гэхэд би өөртөө за сайн байсан шүү гэж хэлж юусоо чадахгүй байгаа. Болоогүй байх, болохгүй байх. Энэс л өччих ёстой гэдэг имийг байнга өөртөө хэлэх нь айгүй тийм амбицгүй, эгогүй тэг ингээд яг зөв цагтаа зөв амбицлэн гэдэг чинь бас хүнд айгүй хэрэгтэй чанар юм билээ л дээ. Тэг унгт одоо тийм юм байхгүй болоод тэр унгт өөртөө итгэл байхгүй болохоор ч юу нэ амьдралд угаасаа л нэг юм нэг урсгалаараа л ингээ явах нь надад амар санагдаад би амар хардаг тийм болт юм лээ. Яг зөв. Тэгэхээр хоёлаа одоо яа гэж бодож байна одоо? Тийм одоо тэгэхээр хоёлаа эхлээд юунаас эхлэе гэж бодож байна? Яг хоёлаа ингээд айгүй өөртөө ихтгэлгүй болоод байна шүү дээ. Чи маш олон чи одоо зүгээр нэг өөрийнхөө гаргасан амжилтуудыг дурдтаа. Ингээд хамгийн гоё нүдэнд ингээд сэтгэл чи ингээд баяр баясгал төрж байгаа нэг хамгийн гоё амжилттай үе ингээд нэг дурсаад ярьтаа нэгийг одоо сонгоод яриач юу яж болох вэ? Театрт тэнцэн л тэр процесс бол миний амьдралын хамгийн гоё үе байсан байхгүй. Тийм үү? Тийм. Яг тэр үед л яг өөртөө ганц удаал за ёстой чадлаа да гэж хэлсэн баг. За тэгэхэд ямар мэдрэмж төрж ирсэн бэ? Ерөөсө тэнцэн гэж төсөөлөөгүй байсан зүйл дээр тэгсэн. Хамгийн их баярлж исэн хүн манай ээж байхгүй. Тэгээ би ээж руугаа ирээд ээж би тэнцчлээ гэсэн чинь манай ээж өөдөөс уйлаад тий. Хизээч ээж бас намайг тэнцэн гэж бодоагүй. Намайг шалгалтаа өгөхгүй гарахад хүртэл за миний охин чи тэнцэхгүй байсан ч гэсэн зүгээрээ чамд ингээд өчнөө олон сонголт байгаа гэж хэлээд гарсныхаа оройн ээж руугаа залгаад ээж би тэнцчлээ гэдгсэн чинь ямар гоё юм бэ гэл яг тэр миний амьдралд хамгийн одоогор одоо хийсэн амжилттай одоо дурсамж байгаа гоё дурсамж байна тий. Тэгэхээр одоо хоёлаа тэр дурсамжийг мэдрэхийн тулд одоо юу хиймээр байна тий. Яг тэрийг зүгээр яг одоо өөр утгаар нь байж болно шүү дээ тий. Өөр одоо яг тэрийг ингээд өдөр тутамдаа мэдрэхийн тулд хоёлаа ямар алхам хийж болох вэ? Тий. Тэр хамгийн гоё мэдрэмжээ өдөр тутамдаа нэг юм дадал олох нэг зуршил ч юм уу болгоё гэвэл юу байж болох вэ? Эсвэл одоо тийм мэдрэмжтэй нэг үйлдэл одоо хиймээр байна уу? Тийм. Одоо юу байж болох вэ? Зүгээр яг нөгөө өөрөө юм сураад ч юм уу ямар нэг юмыг даваад ирэхлээр тийм гоё мэдрэмж авдаг болохоор одоо шин юм сурах ч юм уу шин одоо хоббитой болох ч юм уу яг хамгийн түрүүнд одоо энэ байдлаасаа гарахын тулд миний хийх зүйл энэ юм байна гэж бодсон. Тийм. Тэр нь юу ажиллах вэ? Нэг ингийн жижигхэн хэл сурах ч юм уу тий. Тийм. Тэр тал дээр. Яг ингэж зөвлөгөө авд юм. Тийм. Тэр яг өөрөө шийдвэр гаргах гэдэг чинь яг энэ л юм байна л да. Яг үнэхээр ингэ бодоол эхэлт юм яг нэрэл ингээл тий миний ойрд бодоогүй тэр бодлоод ч юм уу хамгийн сүүлд нэрээ өөртөө хизээ сайн байсан шүү гэж хэлснээр үрт санахгүй болтлоо ингэж явсан байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр хүний сэтгэлийн мухарттай ингэж байгаа яг тийм өөртөө итгэх итгэлийг
яг коуч үйлчлэг өгд юм байна. Одоо өөртөө итгэжлээ. Энд тэнд очиод гацаал эргэлзээд байсан. Бид нар болохоо нэг эргэлзээл хааж байгаа мэдэхгүй. Ямар ч цаг байгаа даа, завгүй байгаа даа. Энэ ч болохгүй өнөөдөр ажиллаа, өнөөдөр амарчмаар юм шиг амарчхаараа ажил хийх байсан штэ гэж өөрсдөө стресстүүлээд байдаг энэ цаг хугацаанд дээр очиод ингээ асуучингууд коучтэй ярилцаад юм эсвэл өөрийнхөө эсвэл дараагийн төвшөнд гарах гэдэг штэ. Тэхийн тийм дараагийн төвшөнд өөрийгөө нээх гээд байгаа учраас тэгэхээр ингээд асуухаар чинь гэхдээ хамгийн гоё нь яг ингээд өөрт нь үлдээгээд байгаа штэ. Тэгэхээр ингээд яаж юм гэхээр яг хүн боддог. Бодож эхэлдэг юм байна. Нэрээ тэгсэн юм. Тэгчмээр юм уу? Эрсдэл нь юм биш тэгэл те бодд юм байна. Ер нь одоо ерөөхдөө нэг зүйлийг асуугаад ерөөхдөө өнөөдрийн бас ярилцлага дуусгая гэж чи гуравдаа шүүр үзэгчтэйгээ хамтдаа бүгдээр бүр коучинг те. Энэ зүгээр хамгийн наад зах нь. Тэгээ манай хоёр бас манай чэлмэжлэгтээ бас камерын өмнө байгаа гэхэд одоо орон даяараа Өөрөх асуудлыг ярьж идэг. Ус даяар үзэж байгаа гэхэд бас айгүй нээлттэй ярьлаа. Ерөөдөө одоо ингээд яг тулаад байгаа үед та ингээд яг коучинг авч амжихааргүй эсвэл за яг хөтэ би авахгүй байсан ч гэсэн хувь хүн ингээд өөр очиж гацаад байна шүү дээ. Яг саяна шиг. Тэгээд өөрөө өөртөө эргэлзээд хэнийг найзаас асуухаар бас л адилхан гацаатай. Тэгээд бид нар чи гацаад ирэхэд синдром гэд орхичдаг шүү дээ. Хавар нэг жоох ингээд гонолор хаврын синдром зүгээр орхичдаг. Гэтэ тэр чинь тийм биш байгаад байх. Тэр хүнд нэг гацалт үүсээд байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр одоо хувь хүн өөрөө өөртөө яаж одоо ингээд бас нэг тий анхан шатанд өөрөө өөртөө ингээд ажиллах татаар таны зөвлөгөө хэлээд. Тий яг гоо. Тэгэхээр яг зөв ингээд одоо коуч дээр очихоор мэдээж хэрэг өндөр төлбөртэй тий тэгэл тэр чин цаг хугацаа. Тэгэхээр өөрөө өөртөө ингээд коучлах боломжтой. Тий. Жишээ нь одоо миний зорилго яг миний үнд зүйлтэй маань нийцэж гин үү тий. Би ер нь хаана хүрэх гээд байгаа юм. Тий. Би яг одоо юу хүсэж мөрөөддөг байсан юм. Ер нь багтаа би юу хүсэж мөрөөддөг байлаа гэл ингээд ер нь бол ингээд өдөр тутамдаа өөртөө тий нэг 20-30 минут ингэж дутагшаага өөртөө бодох хэрэгтэй. Тэгээд өөртөө хит их юм дарамт үүсэхгүйгээр тий өөрийгөө хайрлах хэрэгтэй. Тий одоо бид нар чинь робот биш шүү дээ. Тэгээл одоо нэг төгс хүн болох гал тий бид нар хизээч тийм боломжгүй тий бид нар алдаа хийж болон тэргээ ч гэсэндээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгээ энэ бол намайг нэг сайжруулах нэг боломж юм байна. Би эндээс ямар одоо тийм ашиг харж болох вэ? Тэгээ энэ надад юу ойлгуулах гээд надад энэ тохиолдов. Тэ эндээс би яг энэ ухаарлыг аваад явах юм бэ. Энийг заах гэж надад ирж байгаа юм байна ч гэдэг юм. Ингээл ер нь өөртөө ингээд нэг жоохон дотгошоо тий. Би одоо яг яагаад вэ? Мэдрэмжүүдээ ингээд таньж барих. Тэ ямар мэдрэмж төрөөд байна. Тэр мэдрэмжүүдээ ингээд хэрвээ бүр ингээд сайн ингээд цааш нь ингээд сэжүүрээр нь явах юм бол тэр аль нэг багт ч юм уу хин нэгний зүгээр санаандгүй хэлсэн үгнээс ч юм уу нэг ингээд үүдцэн гомдол хорсол ч юм уу тийм л юм байдаг. Тэгээ тэр үедээ нөгөө жоохон хөвгт байсан учраас тэргээ нөгөө тайлж чадахгүй гомдсон тий. Тэгээ одоо тэрнтэйгээ нөгөө дотоод хүүхдтэйгээ ярих мэрх гээл бас байдаг л да нөгөө сэтгэл заслын аргаар манайд маш олон аргачлал байдаг. Тэгэхээр тэргээ засна гэсэн үг. Тэндээ очиод тий. Тэгээл ингээд нэг жижигхэн юм дээр л хүмүүс ингээд гаццсан амжилтанд хүрч чадахгүй яваад идэг. Тэгэхээр тэр нь бол маш өчүүхэн жижигхэн өнгөрсөнд бас нэг жижигхэн таагүй юм л байдаг гэсэн үг. Тэг өнөөдрийн ярилцлагаас миний лав яг нэг номерт гэвэл эрсдлийг бас ингээд эхлээ бас бодож үзэж явах хэрэгтэй мэн гэж бас их бодлоо. Одоо ингээд цаг завгүй байгаа цаг хугацаанд ямар эрсдэл гарах вэ? Гэр бүл үлдэн, ажил үлдэхүү, гэр бүл үлдэхүү амьдрал гэл ингээд хүн ингээд бодоод эргцүүлэл тэр тодорхой хэмжээний шийдвэрүүд бас гаргаад хуваарлаад эхэлнэ шүү дээ. За гэр бүл 25 ишээ ажил 25 ишээ миний сонирхол тэгснэ ишээ ажил гэр бүл гэснэ өөрийгөө бас ингээд өндөө үлдээчдэг тий ишээ 50-50-аар нөхч юм бод өөрийгөө орхичдаг тий өөртөө ч цаг хугацааг авч тэр хүн өөрөө ч хайрлагдсан мэдрэмж эсвэл өөрөө ингээд кайфтай амьдарч байгаа ингээд баяр баясгалантай мэдрэмж авч буцаа гэр бүлээ буцаад ажиллаа ингээд аж аргалтайгаар хийх учраас тэгэхээр ингээд өөрөө сайн бодоод шийдвэрээ гаргахтаа эрсдлийг бас тооцоолмаар юм байна л гэж бод. Би одоо сарч авлаа. Тэгээд нөгөө амьдралын тэнцвэрээ хадгалах хэрэгтэй. Хүн эрүүл мэнд байх хэрэгтэй тий. Эрүүл сарвал байж иж ажиллаа хийн штэ. Амжилт гаргана тий. Бас нэг жоохон карьертэй байх хэрэгтэй тий. Карьераа тэгээд найз нөхөд санхүү мөнгөтэй байх хэрэгтэй. Тэгээд өөрийнхөө сэтгэл зүйн тайван байдал бас чухал. Ингээд нэг амьдралын тэнцвэрээ зөвл авч явах юм бол тэгэл ер нь болно доо.
За тэгээд өнөөдөр институтд маань одоо Ганабел институтын одоо коучинг төв хариуцсан захирал одоо Бодмаа гэж манаас хүрэлцэн гэж одоо өнөөдөр бид бүхэн амьдрал болон карьер болон тэ одоо бүх зүйлээ хувь хүний одоо энэ хөгжлийн талаар коучингийн талаар мэдээлэл үзэгчид та бүхэндээ өргөжлөө. Өргөжлүүлэн бүгдээ хамтдаа Family Health болон хүлээн авч үзцгээе. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За жирэмсэн ээжүүдтэй яг практик суурилсан ийм цуврал зөвлөгөөг бид нэр хүргэж байгаа. За тэгэхээр өнөөдрийн одоо хүргэх зөвлөгөө бол салиа гарснаас хойш хэр удаж ш төрөх вэ гэд бас манай ээжүүдийн түгээмэл асуудыг энэ асуултын хариултыг бас өгье гэж бодож байна. За тэгэхээр ургийг агуулж байгаа эргэтэн бол умаа байдаг тийм ээ. Тэгэхээр умаан одоо доод хэсгийг бол умаан хүзүү гэж нэрлэдэг байгаа. За тэгэхээр тэр умаан хүзүү маань өөрөө булчин учраас яг төрөх төхөөд ирэхлээр зөөлрөн, сулран, богиносдаг тийм ээ. Тэгэхээр тэр умаан хүзүү бүглэж байсан тэр салиа маань төрөх төхөөд ирэхлээр үтрээгээр дамжин одоо гатгшилдаг. Тэгэхээр тэр нь бидний нүдэнд одоо тийм ээ цэр салс шиг тийм тунгалаг эсвэл ийм цайвар шаргал өнгөтэй, хүрэн бор өнгөтэй эсвэл цусны судалтай байж болдог. За тэгэхээр яг салиа гарснаас хойш төд хоногийн дараа төрнө гэсэн тийм тогтмол ойлголт бол байдаггүй. Хамгийн гол нь одоо салиа гарч байна гэдэг маань таны төрөлд ер нь л төгж байна гэдгийг бид нар ойлгож болох нь тийм ээ. За салиа гараад яг хэд хоногийн дараа төрөх нь бас хүн болгонд харилцан адилгүй байдаг. За одоо тухайлах юм бол одоо салиа гарснаас хойш зарим нь хэдэн цагийн дараа төрж байгаа, зарим нь 2-3 хоногийн дараа, магадгүй 7 хоногийн дараа түүнээс ч олон хоног бас ингээд төрөлтөө үйл ажиллагаа эхлэхгүй ингэж бас хүлээгдэх боломжтой байдаг юм аа. За тэгэхээр бид нэр энэ дээр тийм ээ миний салиа гарчлаа гэд дахин нөгөө амарч газар руугаа очоод дотор үслэг хийлгээд байх бид нар шаардлагагүй байдаг байхаа тийм ээ. За тэгэхээр энэ нь одоо яг дээрээс тийм ээ ургийн төрүүлсэн хэсэг маань хэр давшиж байгаа юм, умайд одоо баслал маань хэр жигдэрж байгаа вэ гэдэргээд маш олон хүчин зүйлсээс л ингэ шалтгаалдаг байгаамаа. За тэгээ нэг зүйл анхааруулъя. За жирэмсний 37 хоног буюу түүнээс доош одоо хугацаатай 36, 35, 32 тийм ээ. Энэ хугацаанд одоо салиа гараад ууц нуруу гөшөөд ерөнхийдөө баслал эдэр үүссэн байгаа бол бид нар харин эмчтэй очиж үзүүлэх ёстой. За би түрүү нөгөө цустай салиа гарч болно гэж хэлчихсэн байгаа те. Тэгэхээр нэг ер нь бол цус гарна гэж одоо манай бусгачууд ойлгож болохгүй. Тэгэхээр хамраас одоо гарч байгаа юм шиг юм цэвэр цус бол жирэмсэн хүнд ингэж гарах ёсгүй шүү гэдэг зүйлийг бас манай ээжүүд мэдчих ёстой шүү. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Med Estetica арьс гоо заслын эмнэлэг. Арьс арчилгаа бол тухайн хүний соёлын илэрхийлэл юм. Арьс гоо заслын эмнэлгийн талаар ерөөдөө танилцуулъя. За арьс гоо заслын эмнэлэг гэдэг маань эрүүл мэндийн газраас эмнэлгийн тусгай зөвшөөрөл аваад одоо арьс гоо заслын их эмч одоо бие даан үйл ажиллагаа явуулдаг ийм жижиг хэмжээний клиникийн эмнэлгийг хэлдэг. За энэ одоо эмнэлэг маань би эмнэлгээ байгуулад 20 жил болж байна. За тэгээд манай эмнэлэг дээр бол арьсны өвчин болон гоо заслын бүхэл асуудлыг одоо шийдэх боломжтой ийм эмнэлэг байгаа. Манад одоо хандж байгаа тохиолдлуудыг харахаар гоо заслын асуудал илүү түлхүү ханддаг. За гоо заслын асуудал дотор ялангуяа өсвөр насны болон одоо насан туршидчдийн батгшил, за тэгээд одоо янз бүрийн дааврын гаралтай батгшлууд, за үс уналт, за арьсны хөгшрөл болон өнгө алдалтыг шийдэх одоо асуудлууд гээд олон төрлийн асуудлууд бол ер нь ханддаг. За сүүлийн үед бол одоо арьс гоо заслын эмнэлэгт олон төрлийн тоног төхөөрөмж, за тэрээс эмнэлгийн хэрэглэгдэхүүнүүд одоо өргөн дэлгэр хэрэглэгддэг болоод бид нар бол дээрх асуудлуудыг хангалттай шийдэж чаддаг болчихсон гэж үзэж болно. Манай эмнэлгийн хувьд бол бүгдээр Солонгос улсаас дэлхийн одоо стандартыг буюу одоо GMP шаарддаг гэж ярьдаг. Мөн одоо Солонгосын өөрийнх нь одоо өндөр хөгжилтэй орны одоо хүнс болон эмийн хяналтын одоо шаардлагыг бүрэн хангасан ийм тоног төхөөрөмжүүдийг ашигладагаараа бол давуу талтай. За тэгээд эмнэлэг дээр бол одоо яг мэрэгжлийн гоо засалч, мэрэгжлийн совилогч болон мэрэгжлийн арьс гоо заслын нарийн мэрэгжлийн эмч ажилтгаараа бас давуу талтай. За манай эмнэлгийн хувьд бол байгуулагдаад 20 жил болж байгаа учраас ерөнхийдөө байнгын үйлчлүүлэгчид маань одоо тогтмол хийлэгдэх үйлчлэгээ байхаас гадна ялангуяа одоо энэ арьсны одоо хурц өрөвсөлтэй одоо батгшил өвчний хурц өрөвсөлтэй юм хүүхдүүд бол нэлээд өргөн дэлгэр үйлчлүүлдэг. Хөвчлэн одоо мэрэгжлийн бус газраар яваад юм уу, гэрийн нөхцөлд өөрсдөө одоо асуудлаа шийдэх гэж төрөл бүрийн одоо арилжааны бүтээгдэхүүнүүд хит их хэрэглэснээс болоод одоо асуудлаа хөндрүүлсэн хүүхдүүд нэлээд их ирдэг. Тэгэхээр бид нар одоо тэр асуудлуудыг аль болохоор зөв сайн одоо шийдэж цаашдынх нь амьдралын туршид арьсных нь эрүүл мэндийг яаж хэвэн байлгах вэ гэдэгт нь зөвлөгөө тусламж үзүүлдэг ийм эмнэлэг
байгаа. Манайх шиг ийм арьс гоцлын эмчилгүүдэд залуужуулах эмчилгээ нэлээд өргөн дэлгэр хийгддэг. За залуужуулах эмчилгээний гол одоо бүтээгдэхүүнүүд нь ботокс, филлер, арьсан дутас тавих, арьс одоо багжийн аргаар өргөх ийм эмчилгээнүүд байдаг. Манай дээр бол мис заслын аргаар бол өргөх одоо үйлчилгээ бол байхгүй. Дандаа багжийн аргаар одоо арьсыг өргөх ийм үйлчилгээнүүд хийгддэг. Аппарат тоног төхөөрөмжийн тусламжтай. За эдгээр аппарат тоног төхөөрөмжүүд нь ямар үйлчилгээ үзүүлдэг вэ гэдг нь одоо хамгийн сүүлийн үеийн одоо энэ тренд болж байгаа гэх юм уу? Эсвэл шинжилгээ судалгаан дээр тулгуурлагдсан ийм аппаратууд болон хэрэглэгдэхүүнүүд ашигладаг байгаа. За жишээлх юм бол одоо эмтэс тарилга гэж байдаг. За эмтэс тарилга бол манай эмнэлэгт хэрэглэгдэж байгаа аппарат нь өөрөө одоо суурин буюу эмнэлгийн одоо ийм яг эмнэлгийн нөхцөлд эмч хүн одоо удирдах хэрэглэх боломжтой олон үйлдэлтэй ийм аппарат байдаг. Тэгэхээр одоо арьсныхаа төвшинг зөв болно, тунгаа зөв зохицуулна, арьсны гэмтэл бага учруулна, арьсны нөхөн төлжилтийг зөв сайн дэмжиж өгнө гэд олон талын ач тустай байх жишээтэй. За мөн түүнчлэн ботокс гэд тарилга эмчилгээ байгаа. За ботокс эмчилгээ бол бас одоо зарим хүмүүст маш их айдас өгчихсөн байж байдаг. Яагаад гэвэл одоо эмчийн туршлагаас байд юм уу, эсвэл тухайн хувь хүний онцлогоос байд юм уу, зарим нэгэн булчинг одоо буруу онож хийх юм бол нүүрний одоо төрхөнд бас өөрчлөлт өгчөөд байдаг. Тэгэхээр энийг одоо яг туршлагатай эмчээр хийлгий гэвэл одоо надад хандах бас боломжтой гэж ойлгож байна. За ботокс эмчилгээний бас нэг одоо өргөн хийгддэг юм одоо үйлчилгээ нь бол хөлс сугны, хөлийн уулны, гарын алганы ч байдаг юм уу хөлсийг одоо зогсоох үйлчилгээ байдаг. Ер нь бол ботоксын өөрийнх нь гол үйлчлэх механизм нь болохоор одоо тэр мэдрэлийн синапс гэдэг юм дээр очиж үйлчилдэг. Тэгэхээр одоо ялангуяа хөлс гардаг одоо хэсгүүдэд хийхээр тэр хөлсний булчирхааны болон одоо мэдрэлийн синапс хоёрын хооронд тэр ургал явагдаж байгааг зогсоосноор хөлс гаралтыг бол зогсоодог бас давуу талтай байдаг. За бас нэг үйлчилгээ бол филлер үйлчилгээ байдаг. За филлер эмчилгээ бол ер нь хүний дүр төрхийг засна гэж ойлгож байна. За манай одоо Монголын нөхцөлд ерөнхийдөө ингээд удаан хугацаанд ямар нэгэн гооцлын арга хэмжээ авахгүй явсаар байгаад ингээд нүүрнийхээ төрхийг алдсан тийм ээ арьсны одоо өөрчлөлтүүд нь гүн гүнзгий болчихсон ийм тохиолдлууд нэлээд их ханддаг. Ийм хүмүүст бол хурдан хугацаанд үр дүнтэй дүр төрхийг сэргээх ялангуяа гүн үрчлээ одоо уруулж авч тийм ээ хамар уруулын гурвалжин гих мэтчлэн энэ хэсгүүдэд бүр одоо бүтцийн өөрчлөлтөнд ороод арьсан дээр нь тайван байхад гүн үрчлээ нуглаанууд үүсчихсэн байж байдаг. Эдгээрийг бас шийдэхэд бас филлер өргөн хэрэглэгддэг. За тэгээд дээрэс нь одоо нөгөө манай охтууд хүүхнүүдийн хийлэгдэг уруулын хэлбэр засах уруулаа одоо бас харьцангуй булбараа өргөн одоо гой харагдуулах гэдэг юм уу хамрын хэлбэр засах гих мэтчлийн ийм үйлчилгээг бол филлер үйлчилгээгээр засдаг байгаа. Арьсан доор утас тавих үйлчилгээ нь бол арьсан доор байнгын одоо өдөөгч тавьж байгаа гэж ерөнхийдөө бол ойлгож болно. Тэгэхээр энэ маань одоо арьсан доор байнга одоо нэлийн удаан хугацаанд байснаар арьсан доорх одоо алдагдаад байгаа эластин коллаген ширхгүүдийг нөхөн төлжөхтөнд туслаад ингээд өөрөө хайлаад алга болдог арьсны бодисын солилцоонд одоо зайлуулагдах боломжтой аюулгүй ажилбар байдаг. Та бүхэн арьсны асуудал байвал манай эмнэлгийг зориорой. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Ганабел институт аз жаргалтай амьдралыг тань чиглүүлэгч байна. Амралтын өдрийн Weekend Vibe нэвтрүүлэгтээ маань хамт байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Манай Синик телевиз бол гэр бүлийн гишүүн бүрт гэсэн уриатаагаар үйл ажиллагаа явуулдаг. Тэр ч утгаараа манай нэвтрүүлэгт бас Family Health гэх булан маань гэр бүлийн бүх гишүүдэд хэрэгтэй эрүүл мэндийн зөвлөгөө мэдээллүүдийг хүргэдэг байгаа. Өнөөдрийн ярилцлага маань ч бас гэр бүлийн гишүүн бүртээс хэрэгтэйсэн баг. Тэнд одоо заавал хувь нэг карьер ч юм уу эсвэл бизнесээ ихтүүлэх гэж байгаа ч юм уу эсвэл бизнес нь амжилттай явбал дараагийн шатанд орох гэдэг биш. 10 жилийн хүүхэд ч байсан болно те. Хүүхдчээ, ээжчээ хинч хийсэн бас ингээд амьдралдаа бас ингээд илүү амжилттайгаар агш дэвшлэг гаргахын тулд бас хувь хүний коучинг гэдэг бас үйлчлэгээ ч юм уу энэ сургалтыг бас авч болох талаар бас мэдээллийг хүргэсэн байгаа үзэгч та бүхэндээ. За үргэлжлүүлээд хамтран ажиллагч байгууллагуудаа танилцуулъя. За манай нэвтрүүлэгтээ бол Medis Derek Beauty Clinic хамтран ажилладаг. Манай Medis Derek бол ямар ч мисгүүгээр орчин үеийн техник технологиг ашиглаад хүний ярьсанд тулгарч байгаа бүх асуудлуудыг ямар ч насны хүмүүст ямар ч хүүс харгалзахгүйгээр өөрт тэр одоо арьсанд тулгарч байгаа одоо юу ч үдийн үү ургацаг батах ч юм уу одоо арьсны эмзэгшил гэдэг ч юм уу тэр бүгдийг
мисгүүгээр одоо шийдэж өгдөгөр онцлогтой имлэг байгаа. Аз жаргалтай амралтын өдрийн хөтөлбөртэй хамтаас үзэгч та бүхэндээ баярлалаа. Өнөөдөр та бүхэндээ Weekend News болон зочны ярилцлагын цагт өшөө болонгуудаа хөрвүүлээд эх 7 хоногт бас илүү бас олон мэдээлэлтэй иргэн уулзах болно. Ингээд эх 7 хоногт яг энэ цагтаа эргэн уулзцгаая. Баяр таа.